Доктор Чарлз Стенлийн Библийн хичээлээр бэлтгэн хүргэдэг хамтдаа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхэлж байна. Хэрвээ та манай нэвтрүүлгийг анх удаага сонсож байгаа бол бид таныг баяртайгаар өгтөн авч манай нэвтрүүлгээр дамжуулаад тунхаглагддаг Бурхны үгэнд анхаарлаа хандуулаарай гэж уурж байна. Өнөөдрийн нэвтрүүлгийн төгсгөлд бид танд хэрхэн Бурхны үгийг үр дүнтэйгээр сонссон үгийнхээ дагуу үйлдэл хийхийг зааж өгөх болно. Доктор Стенли өнөөдөр бидэнтэй Шинэ гэрээний 1-р Коринт намаас Христийн чуулган гэсэн сэдвээр ярилцах болно. Ингэхдээ бидэнд Коринтын чуулган хэрхэн байгуулагдсан талаар болоод тэндээс бид ямар сургамж авч болохыг хэлж өгөх болно. Ингээд хамтдаа 1-р Коринт номыг гаргаад доктор Стенлиг өгтөн авцгаая. Өнөөдөр бид хамтдаа Шинэ гэрээний 1-р Коринт номоос үзэх болно. Хамтдаа 1-р Коринт номын 1-р бүлгийн 1-ээс 9-ийг гаргаад харъя. Эндээс би танд дуудаж өгье. 1-р Коринт номын 1-р бүлгийн 1-ээс 9. Бурхны хүслээр Христ Есүсийн элч байхаар дуудагдсан Паул бий. Болон бидний дүү Состенос. Коринт дахь Бурхны чуулган хийгээд хаасайгүй эзэн Есүс Христийн маань нэрийг дуудагчдад болон ариун хүмүүс байхаар дуудагдсан. Христ Есүс эзэн бол тэднийх болон биднийх юм. Христ Есүс дотор дуудагдсан хүмүүст. Бидний эцэг бурхан ба эзэн Есүс Христээс нэгүсэл амар амгалан та нарт байх болтугай. Христ Есүсийн дотор та нарт өгөгдсөн бурхны нэгүслийн улмаас та нарын талаар би үргэлж бурхандаа талархдаг. Учир нь та нар аливаа үг, аливаа мэдлэгээр юм бүгдэд түүний дотор баяжсан бөгөөд та нарын дунд Христийн талаарх гэрчлэл баттсан учраас бидний эзэн Есүс Христийн илчлэлийг хүлээхдээ та нар ямар ч бэлгээр эс тутна. Тэр та нарыг эзэн Есүс Христийн маань өдөр гим зэмгүй байлгахаар төгсгөл хүртэл баттгана. Өөрийн хүү бидний эзэн Есүс Христийн нөхөрлөлд та нарыг дуудсан Бурхан итгэмжт юм аа гэсэн хэсгийг дуудаж өглөө. За тэгэхээр бидний эзэн Есүс Христ одоогоос 2000 жилийн тэртээ анхны чуулганыг байгуулсан ч Есүс Христийн байгуулсан чуулган өнөөдрийн хүртэл төдийлөн өөрчлөгдсөнгүй. Тухайн үед байсан чуулганы зорилго одоо ч оршсон хэвээр. Мөн нөгөө талаас тэр үед байсан дайсан одоо ч хэвээр. Тэр үед байсан тэмцэл одоо ч хэвээр. Хэдийгээр гаднаас харагдах хэлбэр өөрчлөгдсөн мэт байж болох ч харин мөн чанарын хувьд чуулган төдийлөн өөрчлөгдөөгүй юм аа. Коринт хотод Илч Паулыг анх чуулган байгуулж байх үед тэдэнд одоогийн бидэн шиг сүм чуулганы байр байсангүй. Тэдэнд одоогийн бидэн шиг хөтөлбөрүүд байсангүй. Одоогийн биднийх шиг компьютер байсангүй. Гэхдээ тэд бидэнтэй л адил соригдож, бидэнтэй л адил уруу датлахад өртөж байсан. Тэд бидэнтэй л адил том хотод амьдрахын зовлон бэрхшээлийг амсаж, бидэнтэй л адил хавчлаг дарамтуудыг туулж байсан. Түүнчлэн тэдний асуудлын шийдэл өнөөдрийн бидний асуудлыг ч мөн шийддэгтэй адилхан байсан. Тэр үед Илч Паулын тэдэнд өгч байсан зөвлөгөө өнөөдрийн бидэнд ч мөн адилхан үр дүнтэй зөвлөгөө болсон хэвээр байх болно. Паул Коринт хотын чуулганыг илгээлтийн 2 дугаар аяллахаа үеэр байгуулсан байдаг. Тиймээс тэр үед яг юу болсныг сануулах үүднээс хамтдаа Үлс номын 18 дугаар бүлэг рүү очие. Тухайн үед Паул эхлээд Афинд очиж дараа нь Коринтод ирсэн байдаг. Тэр Афинд байхдаа юу хийснийг нь бид очин танд сануулъя. Тэр Афинд байсан эс танигдсан Бурханд зориулсан хэмээх дахлын ширээг дүрдэн байж тэнд Христийн сайн мэдээг тунхагласан юм. Учир нь маш их сүсгтэй Афинчууд ямар нэгэн Бурхныг танилгүй үлдээсэн байх вэ гэсэндээ тийм дахлын ширээг босгосон байна. Ингээд Паул Афинд төд удалгүй Коринтод ирсэн байгаа юм. Ингээд тэнд юу болсныг хамтдаа Үлс номын 18 дугаар бүлгээс эхлэн харцгаая. Хамтдаа Үлсийн 18 дугаар бүлгийг эхлээд харах юм бол нэгдэр нь дараа нь тэр Афиныг орхин Коринтод очив гэсэн байна. Паул Афинаас хөдөлж Коринтод ирсэн байна. Коринт гэдэг нь гоёл чимэглэл гэсэн утгатай нэр юм. Хамтдаа цааш нь үргэлжлүүлэн уншицгаая. 2 дугаар ишлэлдэр нь тэр тэнд Понтос гаралтай Акул гэгч нэгэн Евдэ хүнтэд харалджээ. Бүх Евдэчүүдийг Ромоос гарга гэсэн Клаудийн зарилгаас болж тэр хүн ихнэр
Прискилийнхаа хамт саяхан Италиас ирсэн ажээ. Тэгэд Паул тэднийд очив. Харж байна тухайн үед Ромын эзэн хааны зарилгаар маш олон евдээчүүд Ром төдийгүй Италиас хөөгдөн гарсан байдгийг. Тэдгээр евдээчүүдээс цөөнгүй тооны хүн Коринтод ирж суурьсан байж. 3 дугаар ишлэлдэр мөнөөхөр адилхан ажилтай байсан тул Паул тэдэнтэй үлдэж хамт ажиллах болжээ. Тэд майхан хийдэг байв гэсэн байна. Ингээд Паул өөртөө адилхан майхан хийдэг хүмүүстэй танилцж хамтдаа бизнес эрхэлж эхэлсэн байна. Цааш нь 4 дугаар ишлэлийг харъя. Амралтын өдөр бүр тэрээр синагогт евдээчүүд грекчүүдийг ятхан үнэмшүүлэхээр ярилцдаг байлаа. Тэгэхээр эндээс Паулыг харах юм бол Коринтод очисон даруйда тентхийн синагогуудад очиж амралтын өдрөөр Христийн сайн мэдээг тэдэнд тунхаглаж эхэлсэн байна. Харин 5 дугаар ишлэгийг харах юм бол харин Силас Тимот нарыг Македоноос ирэхэд Паул үгэнд бүрэн автаж Есүс бол Христ мөн гэдгийг евдээчүүдэд гэрчлэн байлаа. Тэгэхээр Паулийн хувьд эхэндээ бүх зүйл том боломжийн байсан. Тэр нэг талаас майхан хийдэг бизнесээ амжилттай хийж байсан. Нөгөө талаас сайн мэдээгч боломжийн тунхаглаж байсан. Гэвч Паул бүтэн цагаар сайн мэдээ тунхаглаж эхлэх үед Сатан түүн рүү довтолж эхэлсэн байдгийг. Ингээд хамтдаа үргэлжлүүлээд Үлс номын 18 дугаар бүлгийн 5-аас 8-ыг гаргаад харъя. 5 дээр нь харин Силас Тимот нарыг Македоноос ирэхэд Паул үгэнд бүрэн автаж Есүс бол Христ мөн гэдгийг евдээчүүдэд гэрчилж байлаа. Түүнийг эсэргүүцэж доромжлоход Паул хувцаа сэгсрэн тэдэнд та нарын цус толгой дээр чинь бүг. Би цэвэр. Үүнээс хойш би харийнхан дээр очно гэв. Тэр тэндээс явж синагогийн залгаа гэрн байдаг Бурханаас эмээгч Юстин Тит нэртэй нэгний гэрт очив. Синагогийн тэргүүн Крисп бүх гэрийнхнийхэн хамт эзэнд итгэж бас Коринтийнхэн үгийг сонсоод олноороо итгэж баптизм хүртцгэж байлаа гэсэн байна. Паул эхлээд синагогт сайн мэдээ тунхаглаж байсан бол дараа нь айлуудаар очиж сайн мэдээ тунхаглаж эхэлсэн байна. Улмаар синагогийн тэргүүн Крисп болон түүний гэрийнхэн Христэд итгэсэн байгаа юм. Цааш нь 9 дугаар ишлээс харах юм бол Бурхан Паулд инхүү айлтсан байна. Эзэн шөнө нь Паулд үзэгдлээр дамжуулан бүү харин яр бүү дуугүй бай гэж хэлсэн. Хэдийгээр Паулын эсэргүүцэл улам бүр ширүүсэж байсан ч Бурхан түүнийг хийж байгаа зүйлээ үргэлжлүүлсээр хийсээр байхыг сануулсан байгаа юм. Энэ нь Паулд гайхамшигтай тайвшралыг өгсөн гэдэгт би итгэлтэй байна. Цааш нь үргэлжлүүлээд харах юм бол Бурхан түүнд инхүү айлтсан байгаа юм. 10 дугаар ишлэлдэр учир нь би чамтай хамт байна. Хинч чамайг хорлох гэж гар хүрэхгүй. Учир нь миний хүмүүс энэ хотод олон бий гэж хэлв. Тэгэхээр хэдийгээр хүмүүс Паулыг эсэргүүцэж байсан ч Бурхан өөрөө түүнийг хамгаалах болно гэдгээ инхүү айлтсан байгаа юм. Ингээд Паул Коринтод үлдэж Бурханы үгийг зоригтойгоор зааж эхэлсэн байна. Харин 11-12 дугаар ишлэгийг харах юм бол тэр тэдний дунд Бурханы үгийг зааж жил 6 сар амьдрав. Гэвч Галлионыг Ахай нутгийн захирагч байхад нь евдээчүүд санаа нийлэн Паулын эсрэг босож түүнийг шүүхийн судалд авчираад. Харж гинөө Паулыг эсэргүүцээд ямар ч үр дүнд хүрэхгүй байсан евдээчүүд санаа нийлээд Паулыг тэр нутгийн захирагч Галлион дээр авчирч Паулыг буруутгасан байна. Гэвч Галлион Паулыг буруутгаж шүүхийг хүсээгүй. Тиймээс 17 дугаар ишлэгийг харах юм бол тэгэхэд тэд бүгд синагогийн ахлагч Состеныг барьж аваад шүүхийн өмнө зодсон боловч Галлион үнийг огт тоосонгүй гэсэн байна. Тэгэхээр Паул Коринтотод багуу хугацааг өнгөрүүлснийхэн эцэс тэндээс цааш явсан байдаг. Цаашаа явахдаа Паул Прискила, Акул хоёрыг авч явсан байдгийг. Ингээд Паул Эфест очсон, дараа нь Кайсарт очсон, тэндээс Антиох руу очсон. Үүний дараа хэсэг хугацаа өнгөрсний дараа Паул сайн мэдээний 3 дахь аялалдаа гарсан байдгийг. Тэгэхээр Коринт хотын чуулган инхүү байгуулагдсан байна. Паул тэнд анх майхан хийж зарах бизнес эрхэлж байгаад аажмаар сайн мэдээ тарааж улмаар олон хүн аврагдаж эхэлсэн учраас Паул Коринтын чуулганыг байгуулах үйл хэрэгтэй бүх хүчээ зориулах болсон байгаа юм. Энэ бүх үйл явдал манай эртний 50 оны орчим болсон байдаг. Тэрээр Коринтын чуулганыг маш амжилттай байгуулсан. Үүний шалтгааныг бид 10 дугаар ишлээс харж болно. Бурхан түүнд хандан инхүү айлтсан байгаа юм. 10 дугаар ишлэлийг дахин харъя. Учир нь би чамтай хамт байна. Хинч чамайг хорлох гэж гар хүрэхгүй. Учир нь миний хүмүүс энэ хотод олон бий гэж хэлсэн. Бидний мэдэж байгаагаар Паул Коринт руу 2 удаа очсон байдаг. Үлс номын 11 дугаар бүлэгт Паулыг анх удаа Коринтод ирж чуулган байгуулсан тухай өгүүлсэн бол сайн мэдээний 3 дахь аяллахын үеэр Паул мөн
Коринтыг дайрч, ариун хүмүүсийг сургаж, тэднийг босгон байгуулсан байдаг. Гэхдээ энэ талаар тодорхой баримтсэлт Библиэд төдийлөн их бичигдээгүй. Харин зарим судлаачид түүнийг Коринт хотод 3 дахь удаага очисон байж магадгүй гэж үздэг. Энэ зүйлийг 1-р Коринтын 16 дугаар бүлгээс иш татдаг. За 1-р Коринтын 16 дугаар бүлгийн 5-аас 7 дугаар ишлэлдэр Паул ийхүү бичсэн байна. Харин би Македоноор дайраад та нар дээр очноо. Учир нь би Македоноор дайрч явах юм. Би хаашаач явах болсон та нараар өдүүлэхийн тулд та нарын хамт хэсэг байж эсвэл бүр өвлжчих магадгүй. Учир нь би та нарыг зүгээр л дайрч хараад өнгөрөхийг хүсэхгүй байна. Хэрв эзэн зөвшөөрвөл хэсэг хугацаанд та нарын хамт байна хэмээн би найдаж байгаа гэсэн байгаа юм. За тэгэхээр Паул Коринтын чуулганд очихдоо хэсэг хугацаанд тэдэнтэй хамт байхыг хүсэж байсан байна. Учир нь Паул зүгээр тэднийг дайрч яваад мэд мэдээд өнгөрөхийг хүсээгүй. Харин тэдэнтэй хамт байж тэдэнтэй нөхөрлөхийг хүссэн байна. Тиймээс Паул боломжтой олдвол тэдэн дээр очдөг байсан байна. Тэгэхээр энэ чуулган анх хэрхэн байгуулагдсан бэ? Паулын хувьд тэд ямар эрхэм хүмүүс байсныг одоо та гадарлсан баг. Тэгвэл Паул яагаад 1-р Коринтын загтлыг бичих болов? Учир нь тэдэнд томоохон асуудлууд тулгарсан юм. Тиймээс Коринтын чуулганы итгэгчдэд байсан асуудлуудад хариулт өгөхийн тулд Паул энэхүү загтлаа бичсэн байна. Тэдэнд жухам ямар асуудлууд нүүрлээд байсныг бид удахгүй үзэх болно. Тэгэхээр Коринтын чуулганыг Паул анх хэрхэн байгуулсныг бид харлаа. Нөгөө талаар Паул Коринтод очиж тэдэнтэй цагийг хамт өнгөрүүлэхийг үнэхээр хүсэж байсан гэдгийг ч бид мэдлээ. Гэхдээ Паулын бичсэн 1-р Коринт загтлыг сайтар ойлгохын тулд Коринт хот өөрөө яг ямар хот байсныг ойлгох нь чухал юм. Учир нь Коринт хот яг ямар хот байсныг мөн Коринтын итгэгчдэд яг ямар асуудал тулгарч байсныг та ойлгох юм бол Паул яагаад 1-р Коринтын 1:2-т Коринт дахь Бурхны чуулган хийгээд хаа сайгүй эзэн Есүс Христийн маань нэрийг дуудагчдад болон ариун хүмүүс байхаар дуудагдсан Христ Есүс эзэн бол тэднийх болон биднийх юм гэж хашлтан дотор бичсэн байна. Эзэн Христийн дотор ариусгагдсан хүмүүст хэмээн бичсэн юм болоо гэж та гайхах бах. Хэрвээ бид 1-р Коринтын 1-р бүлгийн эхний 9 ишлэлийг унших юм бол Коринтын итгэгчдийг үнэхээр агуу итгэлийн бааtruуд байсан мэтэр ойлгох боломжтой юм. Гэвч тэдний бодит байдлыг унших юм бол Паул яагаад тэднийг ингэж тодорхойлсон юм болоо гэж та гайхах болно. Үнэн дээр Паул Коринтын чуулганыг хэрхэн харж байсан шиг Бурхан биднийг ч бас яг тэгж харддаг юм. Мөн бидний өөрсдийгөө ч мөн тэгж хараасай гэж Бурхан хүсдэг юм. Тэгвэл хамтдаа хэсэг хугацааны туршид Коринт хоттой танилццгаая. Коринт хот бол газар зүйн байрлалын хувьд худалдаа наймаа хийдэг хамгийн тохиромжтой хот байсан. Өмнө зүгээс хойд зүг рүү, хойд зүгээс өмнө зүг рүү, өрнөөс дорн руу, дорноос өрн рүү явах хүн бүр энэ хотоор заавал дайрч гардаг байсан. Коринт хотод 2 том бомб байснаас гадна газар зүйн онцлогоосоо болоод дайны бэхлэлт болох боломжтой тийм хот байсан юм. Энэ хотод хамгийн анх фёникчууд сууршиж байсан бол дараа нь грекчүүд ирж улмаар манай эртний өмнөх 69 онд ромчуудад эзлэгдсэн байдаг. Манай эртний 46 онд Ромын эсрэг бослогдогдсны улмаас ромчууд хотыг бүхэлд нь сүйтгэж тонн дэрэмдсэн байдаг. Улмаар Цезар хааны зарилга гарч уг хотыг Ромын эзэнт гүрний колон болгон сэргэн босгосноор эргээд маш хурдан хөгжсөн гэдэг. Коринт хоттой холбоотой нэгэн сонирхолтой мэдээлэл гэвэл тухайн үед Коринт хот 500,000 гаруй хүн амтай байсан. Үе олон боолуудтай байсан гэдэг. Коринт хотын ихэнх хэсэг нь тэгш тал дээр байрлсан байдаг байсан ч хотын захад Акрокринтус хэмээх өндөр уул байдаг байсан юм. Коринт хотоос холгүйхэн Афин хот байрладаг байсан. Тиймээс цэлмэг өдөр Коринт хотоос Афин хотыг шууд харж харах боломжтой байсан. Энэ гайхалтай сүрлэг сайхан хотыг Грекийн гүүр гэж нэрлэдэг байсан юм. Жухамдаа ийм л газарт Паул Коринтын чуулганыг байгуулжээ. Тэгвэл яагаад заавал Паул Коринтод чуулган байгуулсан гэсэн асуулт байна. Яагаад заавал энд чуулган байгуулахаар зүтгэсэн юм бол? Учир нь хэрвээ энд чуулган байгуулж чадвал, энд сайн мэдээг түгээж чадвал, сайн мэдээ цаашаа илүү эрчимтэй тарах болно гэдгийг Паул сайн мэдэж байсан. Учир нь энэ хот грекчүүд, ромчууд, юудэчүүд, азчууд гэд бүх улс үндэстний хүмүүс цугларсан олон үндэсний хот байсан. Хүмүүс Европоос Аз руу, Азаас Европ руу, өмнөөс хойд руу, хойноос өмнө рүү энэ хотоор дамжин аялдаг байсан. Тэр утгаараа Коринтод худалдаа наймаа маш өндөр хөгжсөн байсан. Коринтын бомтор дүүрэн хөлөг онгоцноо зогсож байдаг байсан юм. Томоохон худалдаа наймаа
хий гэвэл заавал Коринтод очдог байсан. Бүх төрлийн бараа бүтээгдэхүүн энд л худалдаалагддаг. Эдийн засгийн хувьд маш хүчтэй хот байсан. Тиймээс ч Коринт хотыг Грекийн сүр жавхлан хэмээн хочилдогч байсан юм. Ингээд бодохоор тэр хотод ямар янзын хүмүүс амьдарч байсныг нь та төсөөлж байгаа бах. Тэнд байсан бүх хүмүүс маш бизнес сэтгэлгээтэй хүмүүс болсон байсан. Тэндээс бүхнийг авч, бүхнийг худалдаж болдог байсан. Тиймээс ийм олон хөлийн газар, ажил амьдрал буцалсан газар бол чуулган байгуулахад хамгийн тохиромжтой газар гэж Паул үзсэн. Учир нь энд Христийн сайн мэдээг сонсож авралыг авсан хүмүүс тус тусынхаа нутаг руу буцаад тэндээч мөн сайн мэдээг тунгалах болно гэдгийг Паул сайн мэдэж байсан. Гэхдээ Коринт хотын ард иргэд худалдаа намаа хийхээс гадна өөр нэг зүйлд бүрэн автсан байсан. Тэр бол янз бүрийн шашин шүтлэг. Коринт хотын дэргэд байсан Акрокринтус уулын оройд маш том тэгш талбай байдаг байсан юм. Харин тэр талбай дээр Коринтчууд эртний Грек Ромын хайрын бурхан болох Венус буюу Афродитод зориулан маш том сүм байгуулсан байдаг. Харин тэр сүмд 1000 гаруй биеэ үнэлэгч эмэгтэйчүүд амьдардаг байсан юм а. Тэднийг Афродит бурхны тахилчид гэж нэрлэдэг байсан. Тэд орой болоход уулнаас буун ирж хотыг садар самуунд автуулдаг байжээ. Үүнээс болоод хот бүхэлдээ садар самуун завхаарл бүрэн автсан хот болж хувирсан юм. Тэгэхээр энэ хот худалдаа наймаа цэцгэлсэн, эд баялагт умбсан хот байсан. Нөгөө тэгвэр садар самуунд бүрэн автсан хот байсан юм. Тэгэхээр Паул ийм бузар булаагаар дүүрсэн хотын дунд Есүс Христийг аврагчаа болгон хүлээн авсан цөөхөн итгэгчдээр дамжуулан Христийн чуулганыг байгуулсан байгаа юм. Үнэхээр зовлон бэрхшээлтэй нэг тал нь хүртэл итгэгчид хүртэл энэхүү хотын завхарлуудад хутгалчихсан байсан. Тэр итгэгчдийн хувьд нөхцөл байдал ямар байсныг та төсөөлж байна уу? Хамтаа 1-р Коринтын 6-р бүлгийн 9-11-ийг харъя. Зөвхт босчууд ер нь Бурхны хаанчлыг өвлөхгүйг та нар мэдэхгүй хэрэг үү? Бүү мэхлэгдэг түн, садарлагчч, шүтэн шүтэгчч, завхаарагчч, янхан ирч, ижил хүүстэнтэйгээ нөхцөгчч, хулгайч нарч, шуналтнууч, аригчч, хараалчч, дээрэмчч Бурхны хаанчлыг өвлөхгүй. Та нарын зарим нь тийм болсон байна гэж Паул зэмлсэн юм. Өөрөөр хэлбэл Коринтын чуулганы итгэгчдийн зарим нь яг л ийм амьдралаар мөн амьдарч байсан байна. Гэхдээ Христ тэднийг энэ аимшигтай ёс бус амьдралаас нь өөрлөгөө дуудсан. Тиймээс ч 11-р ишлэлд үргэлжлүүлэн Паул ийхүү тунхагласан байна. Гэвч эзэн Есүс Христийн нэрээр болон Бурхны маань сүнс дотор та нар угаагдсан, ариусгагдсан, та нар зөвтгөгдсөн юм а гэж хэлсэн байгаа юм. Коринтын чуулганд байсан итгэгчдэд маш олон янзын асуудлууд байсан. Тиймээс ч Паул тэдгээр асуудлуудаа шийдэхэд туслахын тулд энэ загтлыг бичсэн байдаг юм. Тэдэнд ямар асуудал байгааг Паул маш сайн мэдэж байсан. Тэднийг ямар хотод амьдардаг болохыг нь Паул маш сайн мэдэж байсан. Тэднийг ямар орчинд амьдарч байгааг, өдөр бүр тэр хүмүүсийн хувьд ямар амьдрал хүлээж байгааг, ямар ажил хөдөлмөр эрхэлдэг, юу бодож сэтгэдэг, яаж амьдрдгийг нэгд нэгэнгүү мэдэж байсан. Тиймээс ч Паул загтлынхаа эхэнд Коринтын чуулганд гэж хэлээгүй, харин Коринт дахь Бурхны чуулганд гэж хэлсэн юм. За тэгэхээр Библиэс үзвэл Элч Паулд Коринтын чуулган шиг зовлон болж байсан чуулган байхгүй байсан. Гэсэн ч Паул тэднийг урамшуулж, тэдний Христийн дотор хэн болохыг нь үргэлж сануулсаар байсан юм. Тэгэхээр Элч Паул 1-2 дугаар Коринт загтлуудаа бичихтэй. Загтлыг нь хүлээн авч буй итгэгчид ямар орчинд амьдарч байгааг маш сайн мэдэж бичиж байсан юм. Тэдний амьдарч байсан хот бол бүс нутагта худалдаа арилжааны төв, соёлын төв, төгөр зогсохгүй зугаа цэнгэл, садар самуун, гимнүглийн төв болсон газар. Тиймээс ч Паул тэр хотод байсан бүхий л ёс бус байдлыг дурдаад та нарын зарим ч ийм байсан гэж хэлсэн юм. Гэхдээ ийм амьдралаар амьдрагчид нь Бурхны хаанчлыг өвлөхгүй гэдгийг ч мөн батлан хэлсэн байгаа юм. За тэгэхээр дараагийн үзэх зүйл бол Коринтын чуулганд байсан итгэгчдийн талаар авч үзье. Тэр чуулганд ямар хүмүүс хамрагдаж байсан бэ? Тэр чуулганд харь үндэстнүүд ч байсан, еврейчүүд ч байсан, боловсралтай, боловсралгүй хүмүүс ч байсан, боолууд ч байсан, эрх чөлөөтэй хүмүүс ч байсан, баян тансаг нь байсан, ядуу тарчхан ч байсан. Тэр чуулганы нөхөрлөлд янз бүрийн хүмүүс нэгдэж байсан юм. Эндээс тэд бие биенээ ялгуурлан гадуурхахгүй байсныг нь бид харж болно. Тэд бүгдийг чуулгандаа хүлээн авсан. Үр дүнд нь чуулган дотор янз бүрийн хүмүүс нэгдсэн юм а. Нэг зүйлийг төсөөлөд үзээрэй. Таныг шинээр чуулган эхлүүлэх үед чуулганд чинь Коринтын итгэгчид шиг янз бүрийн хүмүүс ирлээ гэж бодъё. Амжилттай яваа хүмүүс, амьдралдаа бүтлгүйдсэн хүмүүс,
боловсралтай хүмүүс, боловсралгүй хүмүүс гэд янз бүрийн хүмүүс. Тэдний зарим нь ёс бус амьдралаас салаад хэдхэн 7 хоног болж байгаа хүмүүс. Зарим нь ердөө хэдхэн хонж байгаа хүмүүсүүд. Гэтэл та тэр хүмүүсээ орхиод явах ёстой болсон гэсэн үг. Паул яг л ийм байдалд орсон. Тэдний чуулганд тохиолдсон асуудлуудын цаад шалтгаан нь маш ойлгомжтой байсан. Учир нь Паул тэдний гарт өгөх шинэ гэрээ байгаагүй. Тэдэнд сайн мэдээний номнууд ч байгаагүй. Паулын хувьд өөрийн мэддэг чаддаг бүхнээ чадлынхаа хэрээр тэдэнд заахаас өөр боломж байгаагүй. Гэтэл Паулыг тэндээс явсны дараа Паул шиг заах хүн байхгүйсэн. Тиймээс тэдний чуулганд янз бүрийн асуудлууд урган гарч ирж эхлэх үед тэд цаашид яах ёстойгоо мэдэхгүй болсон. Гэтэл тэдний асуултад хариулт өгөх элч Паул тэнд байгаагүй. Тэд Коринтын чуулганаас Христэд итгэж, Бурхны ард түмэн болон нэгдсэн. Тэдэнд сайтар хэл зөвлөх хүн байхгүй бол маш амархан эмх замбраагүй болох нь тодорхой байсан. Тиймээс тэдний дунд үл ойлголцол, хагарал, хуваагдал, садар самуун нүүрлсэн байсан юм. Эзний зогийг барих үедээ ч тэд эзнээс эмээхийн оронд согтууртлаа дар суудаг байсан. Тэр бүхэл бие биенээ шүүхэд өгч байсан юм. Мөн тэдний зарим нь Христийн амьлалд хүртэл итгэлгүй хандаж эхэлсэн. Паул тэдэнд чадах бүхнээ зааж сургасан ч тэдний дунд маш олон ноцтой асуудлууд хэвээрээ байсаар байсан. Магадгүй тэр бүх асуудлуудыг хэрхэн шийдэх тал дээр Паул бүх хариулт нь бэлэн байгаагүй ч гэж болно. Коринтын чуулганд тулгарсан зарим асуудлуудыг хэрхэн шийдэх талаар Паул бурхантай зөвлөн залбирсан байх гэж би боддог. Учир нь Паул өөрөө бүхнийг мэдэгч биш шүү дээ. Тиймээс тэр эзнийг эрэлхийлсэн гарцаагүй. Харин Бурхны сүнс түүний оюун санааг ээгүүрүүлэх үед тэр Коринтын чуулганы асуудлуудад хариулт болгож гайхамшигтай загтлуудаа бичсэн юм. Харин тэр загталд бичигдсэн үгс нь зөвхөн тэдэнд ч биш, өнөөгийн бидэнд ч мөн гайхамшигтайгаар нөлөөгөө өгсөөр байгаа. Бурхан Паулыг ариун сүнсээрээ удирдах 1-р Коринтын загтлыг бичүүлэх үед зөвхөн Коринтын итгэгчдэд төдийгүй үе үеийн бүх л итгэгчдэд хандан энэхүү загтлыг бичүүлсэн юм. Паул өөрөө Коринтын чуулганы итгэгчдэд хандан энэ загтлыг бичсэн боловч үнэн хэрэгтээ тэр энэ загтлыг бидэнд ч мөн хандан хаягдсан юм. Коринтын итгэгчдийн хувьд томоохон асуудлууд болоод байсан тэр бүх асуудлууд үнэндээ өнөөдрийн бидний амьдралд ч, бидний хотод ч, бидний чуулганд ч мөн байсаар байгаа. Үүндээ энэ бүх хугацаанд нэг их зүйл өөрчлөгдсөнгүй. Та эргэн тойрон хараад үзээрэй. Энэ дэлхийн ертөнд судалдаа арилжаа, хийх ашиг хонжоо олох гэсэн хүмүүсээр дүүрэн биш гэж үү? Бидний эргэн тойронд ч бас ёс бус байдал газар аваагүй гэж үү? Гэр бүл салалт, ижил хүүстэнтэйгээ явуулах асуудал, архиталт, утга учиргүй, зугаад сэнгэл, шүтэн шүтэх хулгай дэрэм гэдэл Коринтын чуулганд тулгараад байсан асуудал өнөөдөр ч бидэнд тулгарсан хэвээр байна. Үүндээ нэг их зүйл өөрчлөгдөөгүй. Өнөөдөр өнгөн дээр бүх зүйл тэр үеийнхнээс нарийн төвөгтэй болсон мэт харагдаж байж болох ч үүндээ тийм ч нарийн төвөгтэй биш юм. Тэр үед байсан асуудлууд одоо ч байсаар байна. Эртний томоохон хотуудад ёрын муу бүхнийг сурталчлан урайлж байсан тэр бүх арга замууд өнөөдөр ч нэг их өөрчлөгдөөгүй хэвээрээ. Тэр үеийн хүмүүст одоогийн шиг гэрлэн чийдэн технологийн хөгжил байгаагүй ч мөн чанарын хувьд бидэнд байгаа асуудлууд бүгд тэнд байсан. Өнөөдөр бүх зүйл өнгөн дээрээ өндөр хөгжсөн мэт харагдаж байгаа ч сүнслэг байдлын хувьд, ёс бус байдлын хувьд, хиймэл шүтэн шүтэх садар самуун давтах байдлын хувьд үнэндээ нэг их өөрчлөгдөөг. Зүгээр л тэр бүх зүйлийг хийх арга зам нь өөрчлөгдсөн болохоос бусдаар төдийлөн өөрчлөгдөг. Тэгэхээр Коринтынхан өнөөдрийн биднээс арай өөр арга замаар, арай өөр хэлбэрээр гэм нүгэл үлдэж байсан байж болох ч үнэндээ 2000 жилийн өмнө тэдэнд тулгарч байсан бүхэл асуудал өнөөдрийн бидэнд ч яг адилхан тулгарсан хэвээр байна. Адилхан гэм нүглийн асуудал, адилхан сүнслэг тэмцэл, адилхан уруу даталтууд, адилхан сорилт, адилхан зөрчил. Үүнд эрс тэс ялгаатай өөр зүйл нэгч байхгүй. Тэгвэл тухайн үед Коринтын итгэгчдэд тулгараад байсан асуудлуудыг би хувьдаа ингэж тодорхойлмоор байна. Христэд итгэгчид бид энэхүү ёс бус ертөнцид хэрхэн зөвхт амьдралаар амьдрах вэ? Ёс бус байдал, садар самуун, хиймэл шүтэн, ёрын муугар дүүрэн энэ ертөнцид Христийн чуулган хэрхэн зөвхт байдал болон ариун байдлаас сахин амьдрах вэ? Энэ ёрын муу нийгэмд Бурхан хэрхэн Христэд итгэгчдийн хүчрхэг бүлгэм буюу нөхөрлөлийг бий болгодог вэ? 1-р Коринтын загтлыг өнгөцгөн унших юм бол тэнд байхдаа Паул тийм сайн ажиллаж чадаагүй юм шиг санагдах болно. Гэвч үнэндээ тийм биш. Паулын үйлчлэлээр дамжуулаад тэрхүү ёс бус байдал,
газар авсан Коринтын хотын хэдэн зуун, хэдэн мянган хүн Христэд итгэж аврагдсан болохыг бид мэдэхгүй. Мөн Коринтын чуулганаар дамжуулаад хэдэн зуун, хэдэн мянган хүн авралыг авсан болохыг ч бид мэдэхгүй шүү дээ. Ямар ч байсан Бурхан Паулыг өдөрдөн чиглүүлж, Ромын эзэнт гүрний томоохон төв болсон хотод сайн мэдээ тунхаглуулж, тентхийн итгэгчдээр дамжуулан дэлхийн өнцөг болон бүрлүү сайн мэдээг түгээлгсэн юм. Хамтдаа 1-р Коринтын 6-р бүлгээр очиод харах юм бол 9-11-ийг танд дуудаж өгье. Ингэж хэлсэн байдаг. Зөвхт бусчууд ер нь Бурхны хаанчлыг өвлөхгүйг та нар мэддэггүй хэрэггүй. Бүү мэхлэгдэх тун, садарлагчид, шүтэн шүдэгчид, завхаарагчид, янхан ирчүүд, ижил хүүстэнтэйгээ нөхцөгчид, хулгайч нар, шуналтнууд, аригчид, хараалчид, дээрэмчидч Бурхны хаанчлыг өвлөхгүй. Та нарын зарим тийм байсан. Гэвч эзэн Есүс Христийн нэрээр болон Бурхны маань сүнс дотор та нар угаагдсан, ариусгагдсан, та нар зөвтгөгдсөн. Гайхалтай биш үү? Хэдийгээр Коринтын итгэгчдэд маш их асуудал байсан. Харин Бурхан тэднийг хүлээж авсан. Бурхан өөрийн нэгүслэр тэднийг хамгаалан сахиж тэднийг өсгөж тэнхрүүлсэн. Тэгвэл Бурхан биднийг ч бас тэнхүү хүлээн авч тэнхрүүлэн босгох болно. Тэдэнд байсан асуудал бидэнд байдаг асуудлуудтай яг адилхан байсан. Гэсэн ч Бурхан тэдний амьдралыг өөрчилсөөр байсан юм. Үүний адил Бурхан бидний амьдралыг ч бас өөрчилсөөр байна. Тиймээс эцэст нь танд хэлье. Хамтдаа өөрсдийгөө эзэнд өргөж, түүнд бүрэн бууж өгцгөөе. Тэр бидний амьдралын аль ч талбар дээр юу хийхийг хүсэж байна. Түүнийг нь дуулууртаагаар хийлэгцгээе, мөн дагцгаая. Бидний амьдралаас юуг зайлуулан цэвэрлэхийг хүсэж байна. Түүнийг нь дуулууртаагаар зайлуулан хайцгаая. Бидний амьдралд юуг нэмхийг хүсэж байна. Түүнийг нь даруугаар хүлээн авч амьдралдаа нэмцгээе. Бидэнд байгаа асуудлууд Коринтын итгэгчдийн асуудалтай яг адилхан. Адилхан сорилт, адилхан уруу датлага, адилхан сэтгэлийн дарамт, адилхан ачаа, адилхан зөрчил, адилхан тэмцэл. Гэсэн ч Паул тэднийг угаагдсан, ариусгагдсан, зөвтгөгдсөн гэж тунхагласан юм. Тэгвэл өнөөдөр Есүс Христийг аврагчаа болгон хүлээн авсан бид ч бас итгэлтэйгээр Бурхан намайг угаасан, ариусгасан, зөвтгсөн хэмээн тунхаглаж чадна. Би таны төлөө залбирмаар байна. Хамтдаа залбирцгаая. Бурхан эцэг минь, Коринтын чуулганаар дамжуулаад бидэнд гайхамшигтай үлгэр жишээг харуулсан учраас танд баярлалаа. Хэдийгээр бид гэм нүгэлтэй боловч та Коринтын чуулганы итгэгчдийг ариун хүмүүс хэмээн дуудсан шиг биднийг ч бас тэнхүү дууддаг учраас танд талархъя. Хэдийгээр бид унаж бүдэрдэг боловч бид таныг хайрладаг гэдгийг та мэднэ. Таны бидний амьдралд хийж буй бүхий л ажлуудыг даруугаар хүлээн авахд маань туслаач. Таны бидэнд зааж байгаа, илчилж байгаа, харуулж байгаа, бидний оюун санааг гэгэрүүлж байгаа бүхний төлөө бид танд талархаж байна. Түгэр зогсохгүй. Та бидний амьдралыг шаардлагатай бол хугалж, нугалж, зүлгэж, цэвэрлэдэг учраас танд талархъя. Та биднийг хизээч хайж орхихгүй учраас танд баярлалаа. Коринтын итгэгчдийг хайж орхихгүй шиг та биднийг бас хайж орхихгүй учраас танд талархъя. Үнэндээ бид Коринтын итгэгчдээс дээрэд байх зүйл үгүй. Та тэднийг хайрлаж, тэдэнд төвчээртэйгээр хандаж, тэднийг өсгөж, төлөвшүүлсээр байсан шиг бидэнд ч бас тийхүү ханддаг учраас танд баярлалаа. Коринтын итгэгчид шиг сул дорой хүмүүст та сайнаар хандсан учраас тэднэр дамжуулаад сайн мэдээ улам илүү түгэнд дарахж тэнгүү 2000 жилийн тэртет өнөөдрийн бидэнд таны сайн мэдээ буухалан ирсэн учраас танд талархъя. Биднийг байгаагаар минь хүлээн авдаг. Танд бүх алдрыг өргөе. Та биднийг хайрлаж, уучлж, угааж, цэвэрлэж хүлээн авдаг учраас таныг магтъя. Өнөөдөр бидний дунд хугарсан, зориг мохсон нэгэн байгаа бол та тэднийг байгаагаар нь хүлээн авч тэднийг уучлан цэвэрлэж, зөвтгөж, тэднийг тэнхрүүлэн босгохдоо бэлэн байгаа гэдгээ тэдэнд илчлэн харуулж өгөөч. Тэдэнд итгэл найдвараа тунхаглаач. Тинхүү Есүс Христийн нэрийг алдаршуулан амьдарсан итгэлийн бааtruуд болгон тэднийг шинчилж өгөөч. Есүс Христийн нэрээр залбирлаа. Амен. Үнэхээр доктор Стенлигийн өнөөдрийн батлан хэлсэн шиг өнөөгийн сүм чуулганууд Коринтын чуулгануудаас ялгарх зүйл бараг байхгүй юм. Тиймээс Христэд итгэгчид бид Коринтын чуулганд заасан Паулийн сургаалуудыг
анхааралтай уншиж амьдралдаа хэрэгжүүлэх учиртай билээ. Тиймээс бид Христтэй хамт даалхаж түүнийг алдаршуулан амьдарч чадна. Бурханд тэмүүлсэн сэтгэл хүмүүсийг энэрхсэрхээр амьдрахад туслах номлогч доктор Чарлз Стенлигийн хамттай нэвтрүүлэг сонсогч танд хүрлээ. Нэвтрүүлгийг дахин сонсохыг хүсвэл Итгэл радио.com-оор зочлоорой. Бидэнтэй холбогдохыг хүсвэл 8085 99 тэгтэг дугаард хандаарай.